Сайн байна уу үзэгчдээ, орой минь төргий. Цензургүй яриа нэвтрүүлэг эхлэхэд бэлэн боллоо. Өнөөдрийн миний зочин Монгол улсын соёлын гавьяа зүтгэлтэн сэтгүүлч, нийтлэлч, даширнцсан энэ ч өргөдөө ирээд байна. Танд орой минь төргий. Баярлалаа. За манай үзэгчид даширнцсангааг бол нийтлэлээр нь мэдэх бах. Энэ хүн бол Монголын сэтгүүл зүйд асар олон жил ажилласан. Асар гэж хэлж байгаа нь бол бас их учиртай. Яа гэвэл энэ хүний бичсэн нийтлэл нийгэмд нөлөөлж байгаа байр суурь бол маш өндөр. Манай сэтгүүл зүйн салбарт хамгийн сүүлд төрсэн отхон гавьяат учраас энэхүү бэлгшээж би нэвтрүүлэгтээ урьсан. За тэгэхээр даширнцаахаа сони юу вэ? Наадмаа яаж өнгөрөв? За яг нь наадмаар би ч голдуу телевиз үзэх хэрэгтэй байдаг. Энэ жил гисэн телевиз үзээ 3 хоног сайхан амарлаа. Өмнө нь юу амарчсэн үү? Хоёр нь тэгээд наадмаар их хэцүү байдаг юм дөө. Сонинд байхт бол. За. Тэгээд сурвалжлаганд явахгүй энэ төр болох тэгээд нэг сайхан амарсдаг. Одоо та хаана байгаа вэ? Нийслэл тайван сонинд үү? Нийслэл тайван сонинд зөвлөх. Тэгээд энэ тэнд ажил хийгээл явдаг. Гэхдээ бол өдрийн сониндоо байгаа. Сонинд байх мөнгө байна те одоо тийм. Өдрийн сонинд та хэдэн жил ажиллалаа? Одоо 10 жил болж байна. 10 жил. 2000 оноос хойш. Таны бичсэн нийтлэлүүдийг уншаад харахаар би таныг их сонин үзэл бодолтой хүн байх гэж боддоо шүү дээ. Одоо чи санаанаас гардггүй ер нь улс төрчдийн хамгийн дуртай үе бас ишлэл авдаг нийтлэл чинь бол манай сумын намууд гэсэн нийтлэл байгаа шүү дээ. Тэрийг та яг болсон үйл явдал дээр бичсэн үү эсвэл хийсвэрлэж бичсэн үү? Ер нь сэтгүүл зүй гэдэг бол зохиолч биш учраас ерөөс зохиож болдгүй шүү дээ. Заавал цаана нэг юм байх хэрэгтэй. Тэр нь үл жишээ одоо манай сумын намууд гэдэг маань энэ 2002 онд бичсэн гэж хэдэн жил болж байна? 10 жил. Бас л 10 жил болж байна. Тэгэхээр манай улс төрчид энэ төр ярьдгийг ер нь гайгүй болчихсон юм байхаа. Тэгээ би өөрөө бол тэрнтэй нэг тийм ач холбогдлоо гэдэггүй. Ээлжид нэг л өдрийн бичлэг байсан шүү дээ. Тэгээд манай сумын намуудыг чинь бичгээд тэр үед яг ер нь одоо ч гэсэн манай хөдөө байгаа намуудын амьдралыг яг түүний өөрийн баатар танд бичсэн байгаа. Шинэ манай сумын намын дарга бол яг л нэг коммунист тэмдэглэг нэг тийм хүн байсан. Чиггүй чука гэдэг бас манай ардчсан холбооны нэг нөхөр байсан. За тэгэл баруун зүгнээч мэдэхгүй төмөр замын баруун талд буусан баруун чиглэлийн нам, зүүн талд буусан зүүнний чиглэлийн нам энэ төргээл тэгээ тийм л юм бичсэн. Тэгээ тэрийг мань нэлээд уншигчд хүлээж авсан. Ер нь улс төрчид ингээл хоорондоо ярихдаа голтол энэ таашкагийн манай сумын намууд шиг юм гээл нийлдэд байдаг. Одоо төмөр замын гарвны баруун талд буусан барууны нам, зүүн талд буусан зүүнний нам. Тэгэл энэ тэр чинь олон жил намын дарга хийсэн хүн чинь намаа төвийн нам болохтой зэрэг сумын төвийн голд очиод буучдаг. Барууны чиглэлийн намтай хэвсэгтэй зэрэг баруун талд нь буучдаг. Зүүн чиглэлийн нам болохтой зэрэг зүүн талд нь буучдаг. Нэг тиймэрхүү юм бичсэн юм л да. Би харин тэрийг юусоо огт мартдаггүй юм. Тэгэхээр та бол ер нь мэргэжлийн сэтгүүлч үү? Мэргэжлийн сэтгүүлч. Хаана төгссөн та? Монгол Улсын их сургуулийг 1988 онд төгссөн. Бүр тэр чи би ч урд нь Худалдааны техникум төгсөөд дараа нь цэрэгт яваад цэргээс салгадж ирээд Төв аймгийн сонинд ороод ямар ч мэрэгжилгүй. Тэр үед нэг шүлэг мүлэг бичдэг байсан. Бас нэг нийтлэн төр бичдэг байсан. Тэгээд аймгийн сонинд ажиллаж байгаад тэгээд их сургуульд орсон. Тэгж байгаа сэтгүүл мэрэгчлээ болсон юм уу? Тий. Би таныг бас засаг дарга байсан гэж сонссон. Тэгээд 90 оны хувьсгалд орон нутгаас оролцоод л тэгэл хувьсгал хийгээл үзэж тарсан чинь. Тэгэл 96 онд нэг муу юм ардчилсан нам. Эвсэл болж ялаад бас Төв аймаг дээр нэг 14 судалтай болоод тэгэд гинтхэн аймгийн сони нарийн бичгийн даргаас гинтхэн засаг дарга орлогч болоод тэгээд 2000 оны улс төрийн зуднаар хот орж ирээд өдрийн сонинд Ажилгүй болол. Тий, ажилгүй болол. 2000 онд ч арчилсан нам хуугараа ялагдсан тийм ээ? Хуугараа. Ганцхан судалтай. Ганцхан наран цэцэрлэлт судал авч байсан. Тэгээ 2000 оноос хойш амьдралыг чи мэдэх юм чи.
Ер нь одоо та залхахгүй байна уу? Сэтгүүлч нар ер нь жоохон нас ахаад ирэхээрээ ч юм уу эсвэл олон жилийн ялангуяа өдөр тутмын сонины тийм буцаасан цай шиг амьдралд бас залхаж эхэлдэг юм шиг. Одоо нэг 50 баймаар байна. Өдөр болгон юм бичмээргүй байна. Өдөр болгон мэдээнд гүмээргүй байна гэсэн яриа бас хүмүүсээ сонсож илээ тий. Сэтгүүлч тэр дундаа өдөр тутмын сонины сэтгүүлч гэдэг бол мундаг ажилтай. Сайн дураараа бараг л их хурлын гишүүдийн хийж байгаа ажлыг хийн. Сайн дураараа сөрөг хүчин болно. Нэг хүний муу дуртай дээр биднээс хүмүүлаад л тэрэндээ кайп аваад яваад байдаг биш. Ерөөсөө өөрсөнд оногдсон хувь заяа маань тим юм бичгийг шаарддаг. Хяналт тавихыг шаарддаг. Хаана хэн идэж ууж байна тэрийг олон нийтэд хүрэхийг шаарддаг болохоос биш. Ямар эднүстэй их хурлын гишүүдтэй биднээс ямар албан тушаалч улаацалдах биш. Мөнгөч улаацалдах биш. Ямар шаардлага байхгүй. Тэгтэл өөрөө хэвлэл мэдээллийн үүрэг бараг хувь заяа юм тийм болгочдөг. Олон жил ингээд бичээд ирэх тэр зэрэг үнэхээр залхахдаг. За боли яршиг. Тэгээч одоо улс төр ус гадна уул ус гэж бичих юм зөндөл биш тийм. Та ер нь уул ус биччихсэн юм уу? Одоо бичмээр санагдав. Яагаад? Гэхдээ одоо яршиг да энэ чинь дандаа л тийм яамны сайд тэглээ инглээ тийм хөрөнгө хусчиж ийм хусчиж эднүүс ингэж байна тэднүүс тэгж байна гэдэг зэрэг ядж ил энэ их муу хүн байдаг байх энэ хүний муу дуртай гэдэл ядаж хараа загнаад байх нь хэцүү шүү дээ энэ чирээс. Одоо комедил дөнгө юм ал зүгэл хараагаад байдаг. Тэр нь үнэхээр хэцүү байдаг. Гэхдээ бол сэтгүүлч нар бол яг тийм олон жил уюулцсан морь шиг байд юм шүү. За одоо болио илээ. Одоо нэг 50 сайхан өөр юм бичнэ гэж сууж идэл гинтл бужигнан болол өөрийн мэдлгүй гүгээл явцдаг. Нөгөө үзгээ шүүрэл авдаг. Харин яг тэгдгийг одоо гинтгэл нэг нь олон таалагдахгүй юм уу буруу шийдвэр гаргаалan гэхэд зарим нь өчгнөл хэрэгтэй зэрэг энийг би бас мэдэн шүү дээ. Энд ч одоо юу болж байгааг гэдэл. Тэгэл 5 6 мөр тавиад л тэгэл хүний ад болоо яваад байдаг. 2000-аас 2004 онд бол та нэлээд олон шүүхээ хаалга татсан баха. Ер нь 8 удаа шүүхээ хаалга. Үгүй 8 удаагийн шүүхийн шийдвэр гарсан байдаг над дээр. Тэгтээ гайгүй нэг л удаа 6 сараар баривчил сугай гэж шүүхийн шийдвэр гарсан. Тэр нь ямар хэрэг дээр? Яг нэг инквери хэрэг дээр. Инквериг та аягүй олон жил бичсэн шүү дээ. Яг юу гэж бичсэн вэ? Гэхдээ одооны энэ эрүүгийн хэрэг үүсээд байгаа энэ бүх баримтууд чинь тэр үед гаргаж ирж байсан. Яг тэр үед гаргасан. Тэрнээс биш энэ оюу толгойн тэр үед гарч ирсэн шүү дээ. Сүүлдэл бүх улс төрчид бүх хэвлэл мэдээллийнхэн барьж бад байсан болохоос ерөөсөө 2000-аас 2004 онд нэг хүний засаглалд байх үед л бүх юмуд гарсан. 2000-аас 2004 онд ч юм бол одоо энэ хоёр бол жинхэнэ хаан байлээ шүү дээ. Монголын одоо тийм Монголын 72 суудалтай нам нь 72 суудалтай өөрөө ерөнхий сайд ардчилсан намын 15,000 хүнийг ажлаас салжчихсан. Тэгээд бүх юм ганцаараа шийдвэрлэдэг. Бараг гэр бүлийн засаглалд өгсөн тийм жилүүд байсан. Тэгэхэд л одоо энэ худалдаа хөгжлийн банкны асуудал одоо энэ хэвлэх үйлдвэр тэр газрыг нөхгүй байгаа гэл яг одоо эрүүгийн үүсчихсэн. Дөрвөн хэрэг бол дөрвөлээ тэр үед гарсан тэр Эрдэнэтийн бөмбөлөг. Тэгээд тэр үед чинь бурхны телевиз чөтгөрийн замаар гэл хоёр цуврал нийтлэл. ТВ-с телевизийг яаж үүсгэн байгуулсныг гаргаж ирсэн тий. Тэгээд гайлын хэрэг явдлууд тэр үед чинь ийд оволцож байсан. Тэгээд л би одоо улаан сайд тэрвэштавг сайд энэ гээд би юу шүүхдэг хүн байхгүй юм. Дээдл нь Монгол Ардын хязгаалтан 300 сая төгрөг нэхэл. Тэг ямар сандаа манай өдрийн санийхаа ярьдаг байсан. За би сарын 100 мянгаыг өглөөхөд 300 сая төгрөгийг чинь яахад нэг 30 жил амьдрах хэрэгтэй байна. Өрөө төлөхийн тулд. Тэр баривчлах ял тэгээд та баривчлагдсан уу? Өдөр чинь баривчил суугаа гээд уншаад дараа нь дахиад нэг шийдвэр уншихдаа 800 жилийн ойг тохиолдууланд цагаатгасахгүй гэж шийдвэр гаргаж байгаа. Өршөөлийн хуулиар орсон. Өршөөлийн хуулиар орж байгаа. Тэгэл одоо нэг лавлгаа авъя гэх дээрэн зэрэг л эрүүгийн хуулиар шийдэгдэж байсан 111-ийн 3-аар бараг удаа дараа шийдэгдэж байсан гэсэн лавлгаа гарч ирлээ. Лавлгаа.
Тэгээд юм их сонио. Одоо тэгээд энэ хэрэг дээр нь ингээд эрүүгийн хэрэг үүсгээд бөөм бужигнаа болж байгаа. Та буцааж гомдол мэдүүлж болтгүй юм уу? Одоо намайг ингэж ялж би ч одоо ингэж ял авчихсан хүн одоо энийгээ цагаатгаж өгөөч гэж. Судлаач хаан хувийг бол би ер нь цагаатгуулна гэдгийг би бол тэгдэггүй. Ямар тэр үед л юуг нь илчлээл яасан тэр нь л үнэн л байсан байна гэдгийг л одоо нотлогдож байгаа болохоос биш. Тэр хүнийг яллуулад байхдаа ч яах вэ? Өөрийгөө цагаатгуулад байхдаа ч яах вэ? Яг л онсраараа бичсэн тэр хүний хийсэн үйлдэл бүгд л байж байгаа юм чинь. Гайлын ачаагийн хэргийг бас та анх биччихсэн шүү дээ. Тэгээд бас гайлын ачаа чинь хэрэгт холбогдлогүй гэдг нь тухайн үедээ тогтоогдоод та чинь бас нэг юунд ялд зэмд унжижсэн баха. Гэхдээ тэр чинь гайлын баатрын тухай суурны хэллүүд байсан юм л да. Гайл дээр ерөөсө бүх юм замбраагүй болоод шинэ 29 компани, ногоон гэрлийн компани гэдэл одоо ерөөсө урдаас хойноос орж ирэх юм эндээс гарах ямар ч хяналт байхгүй болоод тэгээд тэр нэг хар төмрийн хэрэг нэг том хэрэг гар 107 тэрбум төгрөгийн. Тэгэл Монгол татвар төлөхгүй төмөр ачиж яваад л тэгэл тэрийгэ хятад очиод л бүр ган төмөр, цагаан төмөр, хөнгөн цагаан гэдэл энэ дөрвнөр өгчхөөд л тэгэл тэр бүхнийг бичээл за ерөөсөө тэр шиг гайлын ачаагч би бичээгүй ажишааг бол яг өдөр нэг мөнгөний тэндээс очиж авдаг байсан гэд нэг тиймэрхүү юмн дээр тэгсэн чинь бас л эрүүгийн хэрэг үсэл гүтгсэн ажишааг гүтгсэн гайлын баатрыг гүтгсэн энэ тэрвиш давгийг гүтгсэн гэл за тэгэд би ч одоо баларлаа тэгээд өөрөө эрүүгийн хэрэг үсчихэд байж байсан чи гентхэн нэг өдөр гайлынхан бүгдээрээ баригдаж явчихсан. Тийм гайлын баатрын хэрэг чи яг жинкнэрээ босч ирсэн шүү дээ. Жинкнэрээ босч ирсэн. Тэгээ ер нь сэтгүүлч хүний ажил яг юм бид нар хизээч одоо чинь би ч гэсэн өмнө нь бас 117-гийн 3-аар ял шийтгүүлээл бас л өршөөлөө хуульд хамрагдчихл байсан л та. Гэхдээ тэрийгэ яллуулаа гэж бодод ялрахдаггүй тийм ээ. Намайг одоо цагаатглаа гэж нэг баясдаггүй. Тэгэл тухайн үед ажиллаа хийгээл явж л байсан. Биднээс дахиад хинч өөрчлөл гуйдаггүй. Энэ мусынууд ингэж явах ёстой л гэж боддог. Гэтэл энэндээ бол бид нар бас хувь тавиланда цогцоол амьдрал энэндээ сайхан л байгаа тийм үү? Тэгэлгүй яадаг. Энэ нялцгансан уучлалтаач ер нь одоо ер нь яах юм блэ дээр нь. Тэгээ тэр үед л байсан би ер нь сэтгүүлчийн зорилгыг биднээс өөрснөө нэг өөрөө хэлэх юм бол тэр улс төрчид улс төрийн карьер хөөж байгаа тэр улсууд бол ер нь гэмтээ ер нь хардчил байхгүй болдгоо. Тэднүүсийн нуусан бүх юмыг илчилж чадах юм бол ер нь сэтгүүл зөвөргөө гүйцэтгэлээ л гэж би боддгий. Тэр нэ таман амтан тамдаа жаргалтай гэхээр тэрэндээ их дуртай. Тэгэл биднээс ч ярьдаг байсан. За тэрийг өнөөдөр шаачихсан. Мөнх хэсгэлэн тэрийг одоо шаа нэг ийм баримт байна гэдэл. Тэгэд энэ хардал сэрдэлтийн их усүр бол эднүүс юм хийхгүй бол биднээс ёор ингэж гойчлохгүй шүү дээ. Харин сонгуулаад их хэцүү юм байна л ер нь. Ердөө сэтгүүлч юм бичээч хэрэггүй биднээс чинь. Тэг бүх хүн гарч ирээд л ингээд телевизийн камер таглал суучгаад л бүх хүн юм бичээд л тэр орныг тэгж сайхан болгоно энэ орныг ийм гоё болгоно гэл бусд үйд нь болох тэр чивчмээгүй байдаг. Сэтгүүлчд бол хэвлэл мэдээлэх юм бол бусд үйд нь ч гэсэн чадахч нэгээрэл баг парламентын засаглалын үүргийг шийдвэр гаргахгүй болохоос биш үүргийг гүйцэтгэл яваад байдаг. Энэ дэхгүй мэрэгжил гэж би санддаг. Сая одоо ингээд энх хоёрын хэрэг дийгдлээ шүү дээ. Тэгэхэд өдрийн сонин бас зарим үед энх хоёрыг өмгөөлөх маягтай юм биччихсэн л да. Та ер нь өмөрсөн үү? Үгүй би ер нь өмөрмөр санагдаад байна л. Заримдаа. Гэхдээ юу нэг энэ өмөрөх гэхдээ зэрэг үеийн өнгөрчихсөн байхгүй юу энэ хүн. Зүгээр иргэн хүн болчихсон. Иргэн хүнийг бол яаж ч хүтгэж яаж дайрч ердөө болдгоо. Мань хүн бол ердөө иргэнийхэн зүгээр иргэн инх хоёр. Би бол ямар ч гэсэн нэг муу ч гэсэн сэтгүүлч даширнсан. Тийм учраас тэр хүмүүрөө янз бүрийн юм нэрмэл дайраад байна гэдэг чинь бүр ичмээр санагдаад байгаа юм л та. Гэтэ яг хийсэн хэргийг л гаргаж ирээд тэр хүнийг бичээд эхлэхээр сая бол үндсэндээ би бол сонгуулийн дүнг бол ард түмэн бол энэ хоёрыг өмөрсөн биш өрөвцөнд л
эдний намыг улсын хурлд бүлэгтэй болгоод гараад ирлээ ш. Тэрнээс биш таны одоо бичижсэн юугаар бол баримтаар бол энэ хүн гарцаагүй яллагдах хэрэгтэй юм шүү. Угаасаа тэр хүнийг хаан байхад нь яллаж чадахгүй тодорхой байсан ш. Тэгэхээр цагийн салхи ирэх ч гэсэн одоо тэр хүн ямар ч албан тушаалгүй хаад одоо л яллах хэрэгтэй юм шүү. Сонгуулийн үр дүн гэдэг бол ерөөсөө инквирийг ард түмэн баг над шиг өрөвцөндөө санал өгсөн шүү дээ. Тэрнээс биш энэ хүний эдсэн уусан нотлогдсон баримтны бол шүүхээр шийдвэрлэх л ёстой юм. Ялангуяа тэр ер нь эрүүл биш зан гаргаж байгаа энэ бол ард түмэн бас л харсал баг. Гэхдээ Монгол Ардын Хувьсгалт намын энэ санал гэдэг бол одоо жоохон хөөсөн санал байх л да. Тэрнээс биш одоо ингээд ганц инквирийн далбаанд орол авсан санал шүү дээ чи ерөөс. Тэгэл бараг л инквирийн өмгөөлөгч нь судалтай болсон, одоо бүхэл улсууд нь судалтай болсон. Энийг дагаж байгаа харин иргэний хөдөлгөөний уян бацагт энэ санал бол бас өөр санал гэж би санддаг. Тийм шүү. Одоо Ганбаатар энэ санал бол 10 хэдэн жил тэмцэж хөдөлгөөн өрнүүлжсэн уян одоо л их хурлын гишүүн болж байгаа байхгүй юу? Гэтэл Монгол Ардын Хувьсгалт нам дотор сая тэр чагсаалтаар гарч ирсэн одоо энэ хоёрын өмгөөлөгч байна. Жишээ нь тэр нэг Баян Сэлэнг гэдэг нэг эмэгтэй байна. Энэ хүмүүс бол ерөөсөө анги андуурал ороод ирчих шиг болох юм. Гэхдээ яг энэ хоёр Монгол Ардын Хувьсгалт нам гэдэг хуучин брэнд нэрэнд энэ хоёр бол сайн жүжигчин л дээ ер нь. Сайн найруулагч жүжигчин одоо ерөөсөө улс төрийн тоглолтыг их сайн хийдэг. Монгол Ардын Хувьсгалт нам гэдэг аль хэдийн бараг булшинд орчихсон улс төрийн хүчин шүү дээ. Одоо коммунист системийн ууган шахуу юм улс төрийн хүчнийг ардын нам аваа нэг цэвэрлэгдээд гараад ирсэн чинь л манай ард түмэн энийг хүлээн зөвшөөрнө гэж санаал тэгээд өөрийгөө хамгаалуулсан. Ийм л санал их хурлд тусгалаа болсон. Гэвч ард түмний сонголтыг бол хүндээс өөрөө өгсөн санал бол өгсөн санал. Сэтгүүлч хүн бол ер нь өөрийн гэсэн үзэл бодолтой тэрэндээ хатуу зогсох ёстой гэж хүмүүс одоо манай уншигчид лав тэгж ойлгодог юм шиг байлээ. Таны бодлоор бол тийх ёстой юу? Сэтгүүлч гэдэг би бол сэтгүүлчийн мэрэгжлийг яг өөрийнхөө таалагдсан ажлыг хийж байгаа бараг тэмцэж байгаа улсад гэж харддаг. Өөрийнхөө өнцгөөс юм их харддаг. Шинэ би бол ард түмэн гэж үл хязгаарч хэлдэггүй. Ягаад гэвэл ард түмэн гэж хэлэх эрх надад байхгүй. Ганцхан өөрийнхөө би ингэж бодож байна, ингэж үзэж байна. Улс төрчид бол ард түмэн энэ хөдөлгөөнийхэн бол ард түмэн гэдэг ашиглаад байдаг. Сэтгүүлч бол яг мөнхөөс галан даширэнцэл гэж бичдэг. Мөнх нэг. Тэгээд зарим үед биднес чинь улс төрийн үзэл бодлын үүднээсээ янз янзаар л бичдэг тэр чинь. Тэгж бичих ёстой болов уу гэж боддог. Тухайн үед нийгмийн сэтгэл зүгэл мэдэрч бичсэн шүү дээ. Тий, ямар өнцгөөс бичих. Тэгвэл бидрийг чинь нэг ийм бодол байгаад байдаг л да. Чин 5 жилийн өмнө биччихсэн яг л тэр үзэл бодолтой үнэнч байх ёстой гэж бидрийг бүр тэгж хараад байдаг байхгүй. Тэгээ тэрэн дээр би бас жоохон зөрөлдөд аа. Жишээ нь энэ хоёрын асуудал дээр бас яг ингээл нөгөө энэ хоёрын одоо өмнө нь долгоноол гутлынхын нуулыг үнсэх нь холбоо явсан хүмүүс гинтл балбал бүх телевиз бүх сонио энэ хоёр шиг муу хүн байхгүй гэл дөнгөж сургуулийн ширээний араас босч ирж байсан хүүхд төртөл энэ хоёраа чи эднэр гэд бичээд ирэхээр айгүй зохимжгүй байсан байхгүй юу. Баг зэрэг өмөрөх аяс гаргаад гсэн чил хөө юм хөөсглан чи чинь энэ хоёрыг ингэж байсан бидтэй гэл хэлсэн. Танд бас яг тэр юм ер нь ямар санагдчихсэн? Жишээ нь одоо хамгийн нэр төртэй нэр хүнтэйгээр нэг хоёртой жишээ авахд жишээ нь энэ хоёр бит хоёр бол юу ч болоосалдаагүй шүү дээ. Бит хоёр мөнгө болоосалдаагүй, албан тушаал болоосалдаагүй, авгаа өхөн болоосалдаагүй. Одоо ямар залуу насндаа биш авгаа өхөн болоосалдаагүй. Тийм учраас хоёр энэ хоёр битэрийн хооронд ямар юуны өш хонсон байх вэ? Тэр хүн ерөнхий сайдын үүрэг намын даргаыг үүргийг гүйцэтгэхдээ ийм хийж байсан юм аа. Тэгээс иргэн энэ хоёр битэрийн хооронд зүг хөрөл яриа өөрөө болоод явдаг юм байл. Би ганцхан давуулсан. Тэгсэн тий. Та тэгээд яг тэгэхэд асууж ирсэн шүү дээ. Намайг одоо улаан шүүхэд өгөөл, тэр биш давагч шүүхэд өгөөл тэгэл таныг л хамгийн сүлд хэлдэг. Энэ хүн өгөөрэй гэсэн ингээл. Тэгэд энэ хоёртой уулзчаад
би асууж ирсэн л да. Одоо би чинь 7-8 удаа өөрөөс чинь шагнал авсан. Тэгээд одоо ийм хэрэгээр одоо ингэж байсан. Ингээд дандаа Сүхбаатар дүүргийн цагдаа шүүхэ үүдэнд л ингээд олон жилийг бол барсан гэдгсэн чигүй. Би ердөө тэр өдрийн сан даширнцээ хоёрыг нэг ч удаа шүүхэд гэж хэлээгүй. Цаадуул чи ингэж худлаа ярьдаг байхгүй юу. Тэгээ одоо хин худлаа яриад байдгийг мэддэггүй. Шинэ одоо энэ улс төрчдөөс нь одоо улаан интерес сухтай зэрэгөө энэ дээд хүн өгсөн. Тэрнээс бий болуулахгүй л дээ. Ингээд барьцгүй яваад байдаг. Одоо та энэ засгийн газар байгуулагдаж байгаа яг энэ үед хоёул ярилцж байна л да. Тэгэхээр бас энэ талаар санал бодлоо хуваалцъя гэж бодод байна. За мэдээж тоглоомын дүрмээ боловсруулах эрх нь арчилсан намд байна. Арчилсан нам бусдаа санал тавина. Өөрсдийнхөө үзэл бодолд аль сайн нийцж байгаа намтай мэдээж хамтарсан засгийн газар байгуулах гэж байна. За энэний нэгдүгээр тул шудраг ус эвсэл. Тэгэхээр энэ хэр засгийн газар гарах бол бас нэг хэврэг нэг жил болоод огцроод 2004-өөс 2008 оны улсын хурал засгийн газрыг давтах юм болов уу? Энэ шинаарчилсан альч нам нь ялаагүй шүү дээ энэ дэр. Одоо ялсан нам гэж үл ерөөсөө байхгүй. Арчилсан нам 1-2 урваар л жоохон илүү. Дараа нь Монгол Ардын нам. Дараа нь Энхвэрийн нам. Бүр 8 бүлэгтэй. Тэгтээ зэрэг хинч ялаагүй энэ сонголтыг ард түмэн хийсэн маш их хүнд засгийн газар байгуулагдана. Ямар ч нөхцөлд ямар ч хувилаараар бодож үзсэн энэ засгийн газар бол унахад их амрах. Одоо жишээ нь засгийн газрыг унах мэрэгжилтэн бол 96-аас 2000 онд Энхвэр байсан. Нэгийн дуудаал нөгөөдхийг унагадаг. Тэр мэх бол дахиж хийгдэнэ. Тэр энэ засгийн газар ард түмэн өөрөө ийм сонголт хийсэн. Ямар ч нам нь ялаагүй ярьдаг. Тэгэхээр засгийн газартай байх уу, засгийн газартай байх ёстой үстэй. Тийм учраас эхний ээлжинд өнөөдрийн байдлаар арчилсан нам санал тавиад нөгөө цөөнхтэй санал тавиад Монгол Ардын нам сөрөг хүчин байхаар л ийм л засгийн газар гарч ирэх гэж байх шиг байна. Гэхдээ хойтын ерөнхийлөгчийн сонгуул болно. Тэгэл Монгол Ардын нам сөрөг хүчин бол мундаг сөрөг хүчин шүү дээ энэ юус. Тий. Ёстой мундаг сөрөг хүчин. Тэгэхээр эднийх бол дуртай үедээ шинэ арчилсан намынхан гомдохтой их амархан, хоорондоо ч бас үзэлцэгтэй амархан. Нэг 5 хүнтэй нэг яриад, нэг тохилцоол, нэг ирмэлцэл маргадар нь ямар нэгэн эргээр унахад бол энэ засгийн газар ямар ч нөхцөлд дэсэхгүйгээр ийм засгийн газар. Гэхдээ ер нь засгийн газрыг унгана гэдэг бол ер нь тун амархан одоо ерөөс. Ямар ч гэсэн ард түмний сонголт бол яг ийм. Тэгээд энийг жоохон Батбэх засгийн газар байгуулах гэх юм бол Монгол Ардын намтай эвсүүл нэлээд Батбэх засгийн газар гарна. Тэгтээ энэ зэрэг нөгөөдөл нь дахиад босоод ирнэ шүү дээ. Хамгийн гол нь энэ гудамжинд биш. Гудамжинд одоо зарим нь бараг зэвсэгт туслахындоо тулах гээд байгаа энэ үед яг бүгдээрээ парламенттай ороод хэрэлдээр байж байх нь манай ардчлалын сонголт юм л да. Одоо хин ч гудамжинд байхгүй. Бүгд дотгошоо орсон. Тийм учраас парламент дээр үзэлцээд тэгээ засгийн газараа ямар ч нөхцөлд тогтвортой ажиллуулах энэ механизмыг л олох хэрэгтэй байна. Эвслийг бол задалдаг шүү дээ, тийм ээ. Эвсэл задарсан тохиолдолд бүр аюултай. Бүр аюултай. Одоо өнгөрсөн жилээс энэ төр бүр аюултай юм энэ төр сонсогдсон шүү дээ. Парламент орохгүй бол бараг зэвсэг туслага гаргахад бэлэн улсууд хүртэл байгаа. Тэднээс нь парламентд орчихно гэдэг маань энэ маань их л ашигтай юм байна. Дахиад нөгөө энэ хоёр маань улс төрд гараад ирлээ. Тэгээ гарах ёстой юм чи. Яг энэ хоёр бол хийсэн хэрэгэндээ бол ялаа өөрхөл ёстой. Одоо мөнгө нь их юм уу, бага юм уу мэдэхгүй. Шинэ Сүхбаатар аймгаас нэг хүн над руу ярьж байлаа. Өксөн оны 7 тэрбум төгрөг юу байсан? Цаан чин 730 мянган төгрөг идчихсэн хүн байна шүү дээ. Тэгэхээр одоо энэ хоёр бол Нельсон Манделагийн дүр тоглох бас боломжтой шүү дээ. Боломжтой. Ямар ч гэсэн өөрөөр хэлэх юм бол энэ сайн нэг сонин үзэгдлийг би ердөө гайхаад байдаг юм. Өнхөөс болон чи засгийн газар энэ засгийн газар Батболтын засгийн газар
авилгыг 10% бууруулсан. Ард түмний амьдрал 10% дээшилсэн гэж статистикийн газар зарласан байхгүй юу? Энийг би үнэн гэж боддог. Үнэхээр ард түмний амьдрал бол нийгмийн амьдрал 10% гайгүй болсон юм. Хизээ яагаад гайгүй болсон гэдэг зэрэг инквайрыг бариад авсан нилээн аймгийн засаг дарга нарыг айлгчихсан байхгүй юу? Зарим нь шоронд хийсэн. Тэгээд ирэхтэрсэн зэрэг тэднээс ямар ч байсан одоо хяналтгүй хосдог эн чинь ер нь болохгүй юм байна гэж бодохдоо зэрэг манай эдийн засаг өсөлтөд гараад ирж байгаа байхгүй юу? Ямар ч байсан энэ авилгачдыг айлгаал байх юм бол энэ эдийн засаг гэдэг чинь төрийн оролцоотой оролцоогүй өөрийнхөө жам ёсоор өсөд ирдэг. Ийм л нэг юмроо бид яваад байгаа. 21 аймгийн засаг даргын 13 сая эрүүгийн холбогдож тий эхнээсээ ял аваад явлаа шүү дээ. Гэхдээ энийг нэг одоо хэлмэгдүүлэл энэ төр гэдэг үгүй шүү дээ. Өөрөөр хэлэх юм бол энэ одоо биднээсээ хүртэл мусан сэтгүүлчдийг хүртэл баривчлаад шалгаад байгаа юм чинь энэ төсвийн ерөнхийлөн захирагч нар иддгүү уудгүй хүн гэж юусоо байхгүй шүү дээ. Та чинь одоо энэ ардын намын ерөнхий нарийн бичгийн дарга дөнгөж сая албан тушаалгаас хүрэл сүхийн зөвлөх байлаа шүү дээ. Зөвлөх байсан. Тэр их сонирхолтой. Тэр яагаад таныг өдрийн сонины тоомчиг юугаараа сонгосон юм? Энххоёр хөрөлсөх хоёр нэг ноцолдод ирсэн шүү дээ. Тэгсэн. Тэгээд тэрийнхээ булайг дуудаад нэг хүү юм болсон. Тэр үед чинь би нэг хөрөлсөхтэй ярилцлага хийх гэдэг очсон. Тэгээд очсон чи ерөөсөө хөрөлсөх чи ерөөсөө бараг л өдрийн сонин дээр битсэн барьсан тэр юмар инквертагаар ноцолчихсон. Тэгсэн. Баримт байна үгтэр байхгүй ямар баримт байгаа юм ямар ч баримт байхгүй. Таны бичсэн баримттай юм би. За тэгвэл бид хоёр хаяулаа адилхан шоронд явах нь одоо өнгөрсөн гэдэг. Тэгэл бид хоёр чинь найз болоод тэн 2 сар ирээтэй зөвлөх нь байсан. Та тэгээ зөвлөх нь байж байгаад мань хүнийг огцруулсан шүү дээ. Яг яам татан богдаад. Тэгэхэд та төрийн ордонд сууж исэн. Үгүй мэрэгжлийн хяналтын газар гэдэг. Гэтэ төрийн ордон дотор зөвлөх таширнцсан гэдэг нэг хаалга байсан шүү. Мэрэгжлийн хяналтын газар байхгүй. Мэрэгжлийн хяналтын газар байсан юм уу? Мэрэгжлийн хяналтын яамны хэрэгтэй байгаагүй юу? Тийм. Сайд байсан. Тэгээд төрийн ордонд бол хаалга байгаагүй. Байгаагүй. Мэрэгжлийн хяналтын газар. Мэрэгжлийн хяналтын. Та тэр өрөөнд орж суусан уу? 2 сар суусан шүү дээ. Бүр суугаад юм уу та? Суугаад байсан. Юу хийгээ суугаад? Зөвлөх хийхгүй. Юу зөвлөсөн? Тэг юу зөвлөх вэ? Одоо тэгэл хөрөлсөхий готолцуулаад барьлаа гэдэл одоо тэгэл тэр үед чинь шүү дээ. Сүйд хийгээд. Сүйд хийгээд л. Тэгээ чи нөгөө хадгаламж банкны 17 тэрбумаар явчихаш хаа зү. Тэрвэр бишээ. Ерөөсөө нөө прогоны хэрэгээр бас нэг явахшгсан. Бүр яваад дууссан шүү дээ тэр чинь. 5 жилийн ял сонссон. Тий, бүр ял сонссон. Тий. Тэгээд арай хийж нэг юм гаргах. Гэтэ тэр туучи чинь хинтээ их хоёртой бас тохирсон шүү дээ. Тохироод ялгүй болоо гараад ирсэн биз дээ. Мэдхгүй тохироогүй тэр баяр л авч гарсан баг. Инквайр бол ер нь явуулчих гээд байсан. Тэгээд их сонио. Хүрс өгчин тэгж инквайртай байлтчаад дараа нь ерөнхийлөгчийн сонгуулаар göтлөөд авчихсан шүү дээ. Одоо тэгж ерөнхий намайг нарийн бичгийн дарга юм ч одоо нэр дэвшигчээ хөтлөхгүй. Тэгээд ихгүй энэ хүн шиг сайн хүн байхгүй сонгоорой. Манай намын мэдэн уруулсан гэд. Тэгэхэд та зөвлөжсэн үү? Тэгэхэд би халагдчихсан нөө огцорчихсан байсан юм чи. Байхгүй. Сайд огцроод. Давхар огцроод. Танд ер нь тийм ажил таалагдсан уу? Сайдын зөвлөхийгээд сайхан өрөөнд суугаад. Гэхдээ зөвлөх гэдэг бол би ч гэсэн одоо бас зөвлөх. Ер нь нэг яг үдээ бараг тэтгэврт гарсан хүний л ажил юм уу да гаргашсан хүний л ажил юм уу. Хэрэгтэй юм байвал илчихэд би ч гэсэн одоо ч гэсэн зөвлөх хийгээд байгаа. Ер нь цаашдаа одоо тэтгэврт гартлаа нэг зөвлөхөл хийх байх. Зөвлөх гэдэг нэг дэжгүй ажил юм шиг. Үгүй яг одоо чи ч гэсэн одоо миний насанд хүрэх дээр бас нэг юм зөвлөх хийсэн. Уг нь таа чинь би жоохон нас ахаад ирэхээр энэ өдрийн сонины жижүүрийг би хийх юм шүү. Та нар битээ булаацалтаад байгаарэ гэдэг үсэн үстэй. Харин тий. Одоо тэгээ зөвлөхөөс халагдал жижүүр хийн шүү дээ. Тэгэл жижүүрдэж байгаа. Тэр хөрс үхийн юу хийжсэн чи санах юм тэр их нийттэй асуудал болжсэн.
Одоо ер нь тэгээд танд одоо ямар нэгэн албан тушаал хүн ер нь санал болгох юм уу? Одоо би яалаа гэж энэ чинь одоо сайд их хурлын гишүүн энэ төр ч одоо төр юм шүү дээ. Миний энэ сэтгүүлч гэдэг албан тушаал бол одоо бүр юм байна. Нэг их ухаантай үг манайд мэддэг. За хүүчин сайд болсон гэхээр зааж төр юм аа. Хүүчин сэлэсэр болсон. За тэр чинь харин бүр юм аа гэдэг шиг. Энэ сэтгүүлч бол бүрдээ харин. Тэгээд л олон төрийн нүүр үздэг. Олон их хурлын гишүүн зангаа хувиргаад яахыг үздэг тийм ээ. Тэгэл биднээс ч одоо тануусаа уурыг хүргээд нэг юм биччихээд л тэгэл нөгөөдхийн тавихгүй энэ намайг тавьсангүй би юм бичсэн гэдэл тэгээ яваад байдаг манай өвгчүүд байдаг. Одоо тийм л болно шүү дээ. Манай сэтгүүлч нарыг сүүлийн үед их хүмүүс илдвэр хэлдэг болсон. Бүр улмал гараад ах шиг санагдах юм. Юу ч үтсэн байсан мөнгөөр үтсэн гэх юм. За тэгэл бид ч одоо тэр хүмүүсээс тэр бумаар шуудагаар нь үүрч яваад одоо баригддаг юм уу одоо яа гэх хүн болгон л одоо тэгдэг болчлаа. Энэ танд бүр чиртэй вэ? Одоо би ингэж боддгийг мөнгөөр бичгийн сэнгээ санагддаг байхгүй. Энд ч одоо бүх хүн өөрийнхөө авьяасыг үнэлээд мужаа хүн сандал хийгээ зарж болж байна. Одоо сайлчин хүн үнэгээ саагаа цүгээ зарж болж байна. Эрдэмтэн хүн өөрийнхөө оюун ухааны нээлт бүтээлийг хийгээд зарж байна. Гүн сэтгүүлч гэдэг чи юм а бичээд зарж ирнэ яхад болдгоо юм бэ. Энд чи ганц үндэсний үйлдвэрлэгч чинь сэтгүүлч шүү дээ. Ямар ч гадаадын хөрөнгө оруулалт байхгүй. Ямар ч сонинд нь яг мөн хэрэлээрээ бичээл мөн хэрэлээрээ сонин гараад л тэгэл нэвтрүүлгүүд яваал тэгэхэд ерөөсөө үндэсний үйлдвэрлэлээ дэмжигээ засгийн газар болон сэтгүүлчдийг ямар дэмжлэг байдаг вэ? Гэхдээ тэрэн зэрэг өөрийнхөө уран бүтээлийг за бүтээл өөрийнхөө бичсэн юмыг үнэлээд хэр тааруу мөнгөөр хүн зарж болно шүү дээ. Та зарж үзээгүй юу? Үгүй ер нь зарж үзээгүй. Үзээч? Үзэн одоо. Яаж зарах вэ? Үгүй яаж зарах хүн ах хүн байвал яг намайг бичээд л гэхдээ нэг хэр тааруу юм бичээд би бол одоо багхал мөнгөөр өгөх байх. Одоо таанус юм уу том сэтгүүлчд бол том үнээр өгөх хэрэгтэй шүү дээ. Мэдээллийн бирж гэдэг юм ажиллах хэрэгтэй юм байна да. Ерөөсө хэвлэлийн бирж нь гараад ирлээ муу ч гэсэн сайн ч гэсэн. Одоо энэ мэдээллийн бирж байхгүй. Одоо мэдээлэл өгдөг, борлуулдаг тэр хэрээрээ өөрснөө юмаа тэрэн дээр тавьчихдаг. Мэдээллийн бирж гэдэг маань мэдээллийн зах зээл юм байгаа шүү дээ энэ ч ерөөс. Тэгээд өөрснөө уран бүтээлийг телевизийн ч сонины ч нэлээд уран бүтээл хийхдээ зэрэг тэрийг тэр мэдээллийн биржээр борлуулдаг. Тэгээд энэ хэвлэл мэдээллийн бас энэ маркетингийн юу бас байхгүй байна. Харин тийм ээ хэвлэл мэдээлэл юу нэг хэцүү. Нэгдсэн маркетингийн одоо хэвлэл мэдээлэл гэдэг маань манай үндэсний үйлдвэрлэгч ч үү. Одоо өөрөө үндэсний үйлдвэр нь одоо Монголд байгаа мó байхгүй. Та ер нь соёлын гавьяат зүтгэлтэн гэдэг энэ цол тэмдгийг аваад юу бодогдов тэнд? Гэхдээ би энэ соёлын гавьяат зүтгэлтэн гэдэг энэ цолын би яг нэг 30 гаруй жил хэвлэл мэдээллийн салбарт хөдөөгийн сурвалжлагчаас нэхлэл хийсэн. Тэгэд энийг авахдаа би өдөр болгон сайн муу сайхан муухай янз бүрийн юм ялангуяа сүүлийн 10 жил өдрийн сонинд бол бичиж байсан. Тэгэхээр зарим нь хүн амьтанд хүрчтэй гэж бодсон. Өөрөөр хэлэх юм бол сайн муу янз бүрийн юм бичиж байсан мэн хүн. Хоёрдугаарт энэ ардчилсан хувьсгалын бүр 1989 онд залуу уран бүтээлчдийн улсын зөвлөгөөнд би Төв аймгаас ирж байсан байхгүй юу. Тэрнээс эхлээд л энэ ардчилсан хувьсгал одоо хөдөөгөөс оролцоод л тэгэл чадахгүй юм мэдэхгүй юмд оролцоод л тэгэл улс төржөөл ингээл таквал байсан. Тэг бас тэрний үр дүн байх тал гэж байна. Ташинцаа авч ном гаргалуу та. Байхгүй. Ном гаргаагүй. Яагаад гаргахгүй? Уу янз бүрийн юм байж л байх. Одоо ном гаргана гэдэг чинь нэг ном гаргадаг бас их өндөр үнээр гаргадаг. Тэгээд нөгөөх нь одоо хайшаач борлуулна гэж явах юм бэлээ. Ном хүн авдаг ч юм уу, үгүй ч юм уу. Тэгэл одоо мөнхөөс улаан чи нэг 20 ном аваад л тэр нэг 10 ном аваад илгээд явж байж чадахгүй. Тэгээ бас ивент итгэж хэрэгтэй болно.
Тийм. Тэрнээс биш өдөр тутмын сонинд байсан хүний хувьд бол ингээд юм цогцолох юм бол ер нь зөндөө юм байна. Яста учиргүй болон бай. Учиргүй их байна. Одоо та ер нь аль хэр их юм бичиж гэж бодож байна. Жишээ нь одоо би бол таныг бол уул усны тухай юм бичнэ гэж бодоод байна. Тоглосон уу? Дисгүй дээ та тэгээд. Ер нь одоо нэг уул усны тухай юм бичиж эхлэе л гэж бодож байна. Гэтэ одоо бол би нэг актер юм яагаад одоо би тим кино хийн, тим арман бичин, тим юу чадахгүй хийхгүй. Тэгээд нэг чиний хэлээр чадахгүй нэг удаа юм ихтэй зэрэг нэг улс төрийн төлөө юм бичээд 7 хоногт өдрийн сон дээр нэг юм биччихээд байвал тэгээд болох байх уу тэрнээс нэг актер юм хийж чадахгүй. Таны нэг нийтлэл та очлоо тэнэг хүн тэмдэгэн дуртай гэж. Тэгээд тэмдэг зүйлчээр ямар санагдах вэ? Тэнэг хүн тэмдэгэн дуртай гэж би бичиж байсан гэсэн чинь манай их олон хүн надаас асууж их олон хүн мэддэг юм байна бас. Би бас ичсэе тэгээд бас гоо яах вэ энэ арчилсан засаг тогтох өдрүүдэд арчилсан ерөнхийлөгчөөс авсан да баяртай байна энэ гэл би үнэхээр баяртай байгаа юм л да. Тэгсэн чи бас яг ингээд зүгээд ингээд явуулсан чи бас л хүн чи бас дурлал ирдэг юм байна лээ. Бас л сонирн мэдрэмж. Бас л сонирн байдаг юм байна лээ. Манай тэнд нэг амбаа гэдэг нэг тэнийг өвгөн байсан юм л да. Зайлвал тэгэл тэр утасны дамарны цуглуулгаас ахуулаад л тэгэл бүх байгууллагуудын тэмдэг зөөчгөл ирээний тэрэгний үйлдвэрийн хүртэл тэмдэг зөөчгөл бүхэл тэмдэг зөөчгээд л тэгэл тэнэг хүн тэмдэг дуртай гэж манай ээж л тэгээ. Тэрийн шиг л бодоод байсан чи харин өөрөө ингээд тэмдэг авчих дээр зэрэг бас зөвхөсөн гэдэг байх шиг. Одоо тэгээд ер нь тэмдгээ одоо энэ Монгол Улсын солингын зүтгэлтэн гэсэн чинь бас сайхан нэр цол шүү дээ. Одоо тэгээд дэнч хотод л найрлах уу? Үгүй дээ одоо шатаж штий. Харин хүм ялаагаад байгаа л авчихаа л. Тэгээд дууг л явах гэдэг. Хүмүүс гэхдээ найр хизээ их үг асууад байгаа. Харин тий угаах уу гэж үгүй. Гэхдээ үгүй энэ чинь шинэ юм байна лээ. Юу гэж угаах юм найр хийхгүй. Маяг сүрэ эрхлэгчтэй та уулзсан уу? Уулзаагүй ярьсан. Манай өдрийн сониноос бол ер нь олон мундаг сэтгүүлч нар төрж гардаг. Ер нь л энэ сэтгүүл зүүн баац суурь болчлоо шүү. Үгүй олон мундаг сэтгүүлч нараас гэхээсээ илүү одоо таануусаас эхлээд олоохон хэвлэл мэдээллийн байгууллагыг манай өдрийн сонины дандаа толгойлж байна шүү дээ. Нийлэн том баац суурь юм шиг байна. Тий. Одоо ер нь өдөр тутмын сонины эрхлэгч нар гэхэд л ер нь сугаараа шүү. Бараг зүгээр. Балдарч сангийн одоо шагналтнууд ихэд л бүгд өдрийн сониноос гарсан хүмүүс байгааз. Одоо тэгээд энэ телевизийн ялангуяа энэ хувийн телевиз өдөр тутмын сонинууд 7 хоногийн сонинууд ихэнх л манайхан байх юм байна шүү дээ. Нэггээр бол бахархалтай сайхан санагдтыг шүү заримдаа. Тэгдэг. Гэтэ ер нь өдрийн сонин нэг тийм дэггүй сэтгүүлч нарыг төрүүлж гаргадаг юм шиг. Нэг л тийм буруу шисэн сүх шиг сэтгүүлч нар байх юм. Ер нь үүдэн тийм юм аа. Ерөөсөө нэг албан газрын чи үүдэн жишээ нь арчсан холбоо бол анханасаа эхлээл огцор гэдэл эхэлсэн. Одоо оч огцор хийвэл одоо оч гэсэн огцор гэсэн тэр шаардлага. Өдрийн сони анханасаа эхлээд нэлийн тийм одоо тэр үедээ тийм дэггүй юмыг энэ тентхийн өнцгөөс нь хардаг тийм улсуудыг хамаагүй бичүүлж заримд нь үүрэг өгч тийм школтой хүмүүжүүлсэн. Тэгээ нэлийн тийм ладардаг шиг байх юм. Чөлөөтэй сэтгэл боломжийн дэвтэр. Боломжийн дэвтэр. Тэгээд хамгийн гол нь ороход чөлөөтэй, бас гарахад чөлөөтэй. Гараад буцаад очиход бас чөлөөтэй. Өөрөөр хэлэх юм бол хэвлэл мэдээллийн салбарт тийм том гэрийн үе таалга болж чадсан. Орж ил байдаг, гарч ил байдаг, ирж ил байдаг, явж ил байдаг. Тэгэж бас одоо саяхан байгуулагдсан ард ирэх салаад саяхан юм шиг санагдаж байсан. Тэгсэн чи одоо бас л энэ хувийн хэвлэлүүд дотор анхных нь байсан байж тээ. 6 жил. Тэгшлээ. Ард ирэх сан чинь. Тэг ард ирэхээс үүсэлтэй. Тийм. Огцор гэж орилдог гэснээс Батүл маань одоо юу болчлаа? Нийслэлийн засаг дарга болох нь одоо ерөнхийдөө томилогдвол тэгээ багш ямар батлахгүй их юм биш үү? Буцаан их юм биш үү? Тэгээ нөгөө огцор гэд энэ тэнд очиод түүэж чигсэж явдаг хүн чи одоо гүйцэтгэгч жинхэнэ ажил хийх юм дээ. Чадах уу? Чадна.
Би Батүлийг бол чадна гэж боддог. Яагаад гэвэл Батүлийг хүн хараад ингээд шинэ одоо мэрэгжлийн хүн нийслэлийг удирдах ёстой ч юм уу, эсвэл энэ аж ахуйн ажиллаж чадахгүй гэж бол би Батүлийг боддог. Батүл чинь их олон жил бэлтгэсэн байгаа шүү дээ энд. Ерөөсөө өөрийгөө бол бэлтгээд байдаг. Одоо энэ улс төрчид дундаа л хамгийн их өөрийгөө бэлдсэн хүн бол би Батүлийг гэж боддог. Хоёрдугаарт маш их уншсан. Ер нь дандаа уулзахдаа одоо хүүхэд өштэй уран зохиолын ном өнх хэсгэлэн тийм юм бичгсэн байлаа. Чи уншсан уу тэр тийм юм бичгсэн байлаа. Уншсан уу гэж явдаг хүн бол Батүл. Тэгээд энд бол өөрөөр хэлбэл өнөө тракторчдын жагсаалаас эхлээд л нийслэлийн гэр хорооллын талаар судалсан хүн шүү дээ. Хүн тэр болгон мэддэггүй өөрөө тэрийг ярьдаг. Энэ бол чадна. Маш сайн чадна. Ерөнхий сайдыг өгж үзсэн. Ерөнхий сайд Алтан хуйг. Одоо боломж ялсан намын дарга үгүй чи боломжийн биш гээд намаа 28-ыг 30 гаруй болгочихсон хүн чи одоо ерөнхий сайдыг авах ёстой шүү дээ. Тэрнээс одоо яг намын дарга байхад нь бол хариуцлага тооцож болох байсан. Намаа ялсан үед нь бол энэ хүн хариуцлага өөрөх ёстой. Ерөнхий сайд гэдэг чинь чи одоо тэгээд ер нь их тийм хүсэж байхаар албан тушаал мөн ч юм уу даа биш ч юм уу. Үе ерөнхий сайдууд дандаа л хараалгаж байх юм ч одоо ерөөс. Хойд наснда ерөнхий сайд болго гэж хараад модель ерөөс. Одоо шинэ Бямсрангой хамгийн анх ерөнхий сайд байхад Бямсрангой гэж ёстой нэрээ. Үхтэл нь хараасан шүү дээ. Одоо Бямсрангой засгийн газар шиг тийм реформ хийсэн засгийн газар байхгүй. Одоо их сайхны засгийн газар байсан. Их сайхны засгийн газар энэ төр шиг том засгийн газрууд байсан. Дандаа л харааж байсан. Одоо хараараа энэ Батуулдын засгийн газар бол хэдэн жилийн дараа том дүн тавиул. Оюу толгой одоо энэ хамтарсан байх үедээ. Тэгнэ л дээ. Гэхдээ зэргийн ерөнхий сайд гэдэг чинь тийм хүн хүсэж байхаар ажил биш шиг байх юм байна. Дандаа хүсэж байх шиг. Бүгдээрээ хүсэж байх юм чи яасан нүгэлтэй. Таны хэрэг ерөнхий сайд гэвэл та ер нь болохгүй нэ? Үн чи яаж болох вэ тэр чинь өстой нэрээ хойд насандаа л ерөнхий сайд болохгүй юм шүүл гэж бодмоор юм байна. Хүн болгон харааж байна тэр чинь ерөөс. Одоо өнөөдөр манай сэтгүүлч нар өнөөдөр сургууль өсөж ирчихэл маргааш парламентэд явбал нөгөөдөр нь ерөнхий сайдыг хараад өсөж байгаа тэр чинь амар ажиж штэ ерөнхий сайд. Үгүй их хурлын энэ уусаа суулгах шүүч гэсэн тэр их хүсэж байхаар ажил биш штэ энэ чинь ерөөс. Тэгсэн мөртлөө ерөөсөө одоо энэ гайгүй болох байх. Одоо энэ янз бүрийн хууль гарлаа, сонирхлын зөрчлийн хууль гэж актер хууль гарлаа. Актер хууль гарлаа энэ чинь одоо төсвийн ерөнхийлөн захирагч ихтэл одоо турж өгөх гэж байгаа юм шиг идэд байж болохгүй боллоо шүү дээ энэ чинь. Тэгээд бас энэ сонирхлын зөрчлийн хууль гарлаа. Тэгээд одоо бас засгийн газрын дарга нарыг үүрэгтэй болохыг актер шаардаж байна. Юм идчихвэл шоронд явмаар байна. Тийм болоод байна. Энд чи ерөөсөө энэ төр ерөн зөв тийшээ явж байгаа гэл. Ер нь овоо цэгцэрчих шиг байна. Овоо цэгцэрч байгаа. За та бүхэн хоёрын ярилцлага цаг үргэлжилж байна. Бүтэн цаг. Энд чи ерөөсөө их хэцүү юм аа. Яаж вэ? Хамаагүй яа барьчихаад хөлс цутгаад л энэ чи ирдэ. Нийтлэл өчгөөс өөр юм байна. Өөр юм байна энэ чи. Тэр чи тамхиа татаж байгаад юу яаж байгаа та настай дэмий юм ярьж байгаа тэгээд л өстой нэр. Босон суун амжилтдаг энэ чи ерөөсөө актер гэж л. Та түрүү би шүүхэд л байцаагжсэн болохоос телевизэд байцаагж байгаагүй гэж. Харин тий шүүхтэл цагтаад л байцаагж байсан бол телевизэд энэ чинь юу хэцүү вэ? Тэгтээ та яг сурцтай байна. Бас 8 удаа ял авч ирсэн гэхээр бас гайгүй байцаагдчихэв. За үзэгчдээ цензургүй яриа нэвтрүүлэг өгөр өндөрлж байна. Манай энэ удаагийн зочноор Монгол Улсын соёлын гавьяа цэцгэлтэн нийтлэлч сэтгүүлч Даширнцэн байлаа. Ингээд энэ удаагийн нэвтрүүлэг дуслаа. Баярлалаа үзэгчдээ. Баяртай.